8.11. Энэ удаагийн хөтөлбөрөөр хүнсний хангамж аюулгүй байдал сэдвээр хүргэнэ. Та бид эрүүл аюулгүй хүнс гэж ярих дуртай. Сүүлийн өдрүүдэд энэ үг хүч авлаа. Тэгвэл аюулгүй хүнс гэж чухам юуг хэлээд байна вэ? Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болцсошгүй биологи, физик, химийн бохирдолгүй хүнсийг хэлдэг байх нь. Товчхондоо нян, вирус, хорт бодис, химийн бордоо, хортон шавж, мэрэгч устгагч бодис ороогүй хүнс юм аа. Дээрэс нь хүнсний бүтээгдэхүүн хийх явц, хадгалалтын хугацаа, сав баглаа бодол, бүрэн бүтэн байдал, өнг үнэрч үүнд хамаатай. Түүнчлэн сонголтоо хэрхэн хийх, авсан бүтээгдэхүүнээ зөв хадгалах, хэрэглэхээс хамаарч сая эрүүл аюулгүй хүнсний баталгаа бий болно. Ийм л энгийн ойлголт л доо. Асуудлыг томоор харахаас биш, нэгж дээр анхан шатанд ямар учир шалтгаан байгааг тэр бүр анзааралгүй олон жил болсны гор өнөөдрийн дүр зураг. Тухайлбал дэлгүүрээс худалдаж авсан тарга 1 сар болсон ч өнг, үнэр, амт чанараа алдаагүй. Худалдаж авсан бүтээгдэхүүн дотроос гялгаруут, мод, хадаас, үс гарлаа гэх гомдол тасардгүй. Энэ нь салбар бүхэлдээ чанартай боловсон хүчний дутагдалд орсныг илтгэж байгаа юм аа. Ганцхан тоо хэлэхэд хүнсний салбар үндсэн нарийн мэргэжлийн ажилтны 80% дутагдaltaй гэж хүнсний аюулгүй байдал хоол тэжээлийн нийгэмлэгийн тэргүүн Жамбалмаа тодтоглоо. Хүнсийг үйлдвэрлэдэг, хийдэг, гараараа бариад тэр хүнс үйлдвэрлэдэг хүмүүс л тэр хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдлыг мэдгэн их чухлаа гэдэг. Тэгээд би тэд 2004 онд хүнсний технологич эрүүл ахуйчин ангийг байгуулсан байхгүй юу. Тэгээд хүнсний технологич эрүүл ахуйчин мэргэжил бол бэлтгэж ирсэн. Сүүлд бол энэгээр бас зогсоочсон сурагтай байлаа. Шүтистер бэлтгэдэг. Тэр зарчим байгаа байхгүй юу. Хоол хүнс үйлдвэрлэдэг хүмүүс өөрсдөө тэр хүнс яагаад эрүүл байх ёстой, хүний эрүүл мэндэд хэрэгтэй байхын, тэжээлэг байхын, аюулгүй байхын, элдвэдэдийн химийн хортой бодисгүй тийм үү. Элдвэдэдийн ням бактери байхгүй, элдвэдэд одоо мөөгөнцөр одоо тэр мөөгөнцөр хор гэдэг ингээд тэр одоо аюултай одоо хүний эрүүл мэнд сөрөг нөлөөлөх тэр юм байхгүй байх үндсэн юу юм? Яаж энэ тэр юмыг тэр үйлдвэрлэлд хангах ёстой ингээд мэдлэгтэй чадвартай байж хүнсийг аюулгүй үйлдвэрлэх байхгүй. Тэгэхээр том асуудлууд ярьж болно. Тэрнээс гадна яг хүнс үйлдвэрлэж байгаа ингээ хүнс үйлдвэрлэхээр ажиллагсад байхгүй. Өнөөдөр ч одоо ажиллагсдыг чинь уурхаа аваад явчихж байна, газар тариалан барилга аваад явчихж байна. Хүнсэн дээр ажиллах хүн бага болоод байна. Тэгэхээр нөгөө хүмүүс нь сураагүй хүмүүс байдаг. Тэгээд баталгаагүй чанаргүй хүнс үйлдвэрлэлээ зарлаа. Мэргэжлийн хяналт шалгасангүй. Мэргэжлийн хяналт шалгаж амжихгүй. Мэргэжлийн хяналтыг шалгах гэхэд нөгөө байцаагч нарыг төрөөс дарамт үзүүлж байгаа бити шалгах гэж. Нөгөө хэд ч яхаагаа мэдгүй шалгах юм уу, шалгахгүй юм уу гэдэг. Гэх мэтчлэн ийм асуудлууд гардаг. Тэгэхээр хамгийн гол юм эрүүл аюулгүй хоол хүнс бэлтгэхийн тулд хүн ам хүнсээр хангахын тулд хүмүүсээ сургах хэрэгтэй. Хүнсний үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа бүх хүмүүсийг эрүүл ахуй ариун цэврийн чиглэлээр сургах хэрэгтэй. Яаж эрүүл аюулгүй хоол хүнс үйлдвэрлэх ёстой юм бэ? Сургачиж тэр хүн чинь мэдэх штэ. Нян гэдэг чи юу юм бэ? Вирус гэдэг чи юу юм бэ? Гараа яагаад угаах ёстой юм бэ? Нойлд орсныхаа дараа угаах юм уу? Өмнө нь угаах юм уу? Тэгээ хоол хүнс хийхээс өмнө гэдэг маш энгийн зүйлүүдээс тэр хүнсний бохирдлыг хэлдэг. Тэгээ тэрийг бол ингэ зааж өгөх ёстой, сургах ёстой. Тэгээ энд бас төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах ёстой гэж бодож байна. Энэ болсон хүчний дутагдaltaй байна. Маш их өндөр дутагдaltaй байна гэж байгаа аахгүй. За тэгээд одоо бид нар саяхан бас тэр нөгөө ковидын хүнсний аюулгүй байдлын талаар судалгаа хийж үзсэн. Тэгээд ингээд яхаа одоо жишээлбэл нэг өрх гэрийн одоо хүнсний аж ахуй байлаа гэхэд ковид усчлаа. Тэгэхээр яах вэ? Мэргэжсэн хүн байхгүй. Одоо нөгөө ээлжлэх ёстой шүү дээ. За дахиад аж ахуйтай хүн байлаа гэж бодъё. Тэгэхээр нөгөө дахиад тийжээдэг байсан хүмүүс яг гэр бүлэрээ өвдчих юм бол одоо өөрөө хүмүүс ажилуулах хүн байхгүй болонгод дахиад тийжээх хүн байхгүй нөгөө дахианы аж ахуй яах вэ гэх мэтчлээ тэр бол гэр бүлийн хувь аж ахуйн хувь гэтэл одоо том аж ахуйн нэгжүүд ч гэсэн ялгаа байхгүй хүн байхгүй хүний нөөц байхгүй. Тэгэхээр хүний нөөцөд 100% арилгах хэрэгтэй, хүмүүсээ сургах хэрэгтэй. Нэг ажлын байрны одоо чадвархын нөгөө ажлын байрны дээр ажиллах хүн бас мэдсэн байх ёстой. Гэх мэтчлээ ийм олон зүйл дээр энэ одоо хүнсний аюулгүй байдлын стратеги хангах, яаж аюулгүй хүнсээр хангах тэр стратеги дээр бид нар өөрсдөө бас их бэлтгэлтэй, бодолтой тэр чиглэлээр юм хийхин төлөө бүгдээрээ хичээж ажиллах хэрэгтэй байхгүй юу? Ерөөсөө хүмүүс тэгдэг шүү дээ. Сэтгэлээсээ юм хийх хэрэгтэй. Хүн ама эрүүл аюулгүй хоол хүнсээр хангахын тулд ажиллах боловсон хүчний бодлогоор дэмжиж урт хугацаанд энийг авч явахгүйгээр хүнсний аюулгүй байдлаа хангаж чадахгүй. Үүнтэй зэрэгцээд зайлшгүй анхаарах учиртай нэг зүйл бол төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, туйлын чухал. Хэлээр орж ирдэг хүнсэнд мэрэгжлийн төвшөнд хяналт тавьж хүчрэхгүй байгаа нь үнэн. Эннээс шалтгаалж үнэн зөв дүгнэлт гаргаж чадахгүйд хүрсэн. Хяналт чанга юм шиг харагддагч
үүнийг мэрэгжлийн түвшинд хийж чаддаггүй нь том алдаа гэдгийг доктор профессор Наран Гэрэл санууллаа. Би хэдийгээр одоо аюулгүй хүнсээ дэлгүүрээс авч байгаа гэж бодож байгаа боловч хэрэглэн дээр ирээд алддаг. Хүнсээ өөрөө аюулгүй хүнс авчаад аюултай болгоо хэрэглэждэг. Аюултай аюулгүй хүнс гэдгийг ялгаж чадахгүй. Хүнс болгон аюултай биш. Гаднаас ирж байгаа юм болгон аюултай бас биш. Надад хэрэглээний соёл зохистой хэрэглээ гэж бол байх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал. Би хамгийн түрүүнд дор хаяхад би хүнсээ худалдаж авч байгаа хүнснийхээ бүтээгдэхүүний шашгыг уншдаг байх хэрэгтэй. Хэдэн градусын температурт хаана хадгалах ёстой вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Өөрийнхөө хөргөгчийг хэдэн градус хөргөдөг вэ гэдгийг би мэддэг байх хэрэгтэй. Тэр чинь ингээд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлага гэдэг ярьдаг. Тэр зохистой дадлага гэдэг хаана байдаг юм бэ? Аюулгүй хүнс гэдэг юм бол маш харьцангуй ойлголт. Кола ууж, чипс идэж ийн л гэдэг. Үргэлж идэх хэрэглээ миний хэрэглээ бол биш ээ. Нэг удаа идснээр хордоод хавдар үсэхгүй. Гэх мэтэр юун дээр нь том утгаар нь харахад алддаг вэ гэвэл бид нар дотоодын үйлдвэрлэл багтай байдаг юм аа. Энийг хүн болгон хараад том яриад байдаг. Улс төрийн хүрээнд ч хардаг, бүх хүрээнд хардаг, нийгмийн хүрээнд, эдийн засгийн хүрээнд гэдэг энэ хүрээллүүдэд өөрийгөө л харах хэрэгтэй эхлээд. За мэдээж улсын хүрээнд харж байгаа хүмүүс нь улс орны их орныхоо юм ярьж штэ одоо. Дооны яригдж байгаа зүйлтэй хэл гайлаар орж иж байгаа зүйл дээр л үнэхээр мэрэгжлийн төвшөнд хянах чадвар сул байгаа шүү. Энийг бол би өстой хэний ч өмнө хэлнэ. Маш сул байгаа. Хэл гайлаар орж иж байгаа нь бид нэр хяналтаа тавьж чадахгүй байна. Зөв зохистой дүгнэлт гаргаж чадахгүй байна. Мэрэгжлийн зүгээс нь хянаж байгаа байгууллагуудын хяналт сул гэж би хэлж чадахгүй. Чанга юм шиг мөртлөө мэрэгжлийн төвшөнд хянаж чаддаг. Мэргэжлийн байгууллагууд мэргэжлийн хүн байж тэр хэмжээнд нь хянаж чадна. Импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах манайх тун аюулыг хангаж хянаж чадахгүй байна. Тухайн албан хаагчийн гэрхай чадвар тийм ээ улс их орон тухайн ажлын хариуцлага тэр ёс зүй ийм юмнууд илүү нөлөөтэй байдаг юм аа байгаад байдаг шүү гэж хэлмээр санана. Хүний нөөцгүйгээр энэ салбарын хөгжил урагшаа нэг ч алхахгүй. Тэгвэл салбар яам болох хүнсгүүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам бодлогын хүрээнд ямар алхам хийж байгааг тодрууллаа. За салбар тулгамдж байгаа томоохон асуудлын нэг нь хүний нөөцийн дутагдал залгамж холбоо алдагдах эрсдэлтэй байна. Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн салбарт нийтдээ 1938 үйлдвэр цэхэд 19,000 гаруй ажилтай албаагт ажиллаж байна. Тэрний одоо 40% орчмыг нь одоо технологи ажилч буюу шугамын ажилчид, 27% техникийн ажилчид, за 12% одоо тоног төхөөрөмж оператор, 12% үйлчилгээний ажилчид эзэлж байгаа. Тэгээ салбарын нийт ажилчдын одоо 40% орчим хувь нь одоо мэргэжилтэй болгосон хүчин эзэлж байгаа. Инженер технологийн ажилчид одоо 80%, техникчид 70%, тоног төхөөрөмжийн операторчид 40%, технологийн шугамын ажилчид 20%, үйлчилгээний ажилчид 10% гэсэн тооцоо байгаа. Энэ нь одоо ихтэй сургууль, коллежид төгссөн одоо мэргэжилтэй ажилтнууд гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол уруугаар наваад үзэх юм бол одоо инженер технологийн мэргэжилтэй одоо ажилтан биднэрт 20% дутагдaltaй байна. Технологийн шугамын үндсэн техникийн ажилчид биднэр 30% дутагдaltaй байна. Тоног төхөөрөмжийн одоо инженер операторууд биднэрт 60% дутагдaltaй байна. Технологийн ажилтнууд шугамын одоо үндсэн мэргэжилтэй ажилтнууд 80% дутагдaltaй гэдэг зэрэг боловсон хүчний маш их одоо тийм доголдолтой болсон байна манай хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн салбар. Тийм учраас инженер технологичдын шинжлэх ухааны технологийн их сургуулийн одоо үйлдвэр технологийн сургууль, за хөдөө аж ахуйн их сургууль, мал аж ахуй биотехнологийн сургууль, технологийн дэд сургуулиуд одоо мэргэжилтэй ажилтныг одоо хүү бэлдэж байгаа. За харин техникч, операторч, технологийн ажилтан гэдэг энэ гол үндсэн үйлдвэрлэлийн процессд байгаа одоо шугамын ажилтны одоо шалтсан одоо сургалттай энэ ажлууд маань төдийлөн хийгдэж өгөхгүй. Технологийн дэд сургууль дээр зарим техник мэргэжлийн сургуулиуд дээр бэлтгэж байгаа ийм дутагдлууд байгаа. Тэгээд иймээс одоо хүнсний салбарын амны нөөцийг бэлтгэх чадварыг сайжруулах тогтолцоог тусгаж авч хэрэгжүүлэх бодлогодоо уялдуулж ажиллах ёстой. Хүнсгүүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Жамбал Цэрэн ярьлаа. Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гадаадаас авдаг. Өнгөрсөн онд 1 тэрбум Америк доллартай тэнцэх хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортлсон байна. Энэ бол өндөр үзүүлэлт юм. Ийм хэмжээнд хяналтаа чангадах, соргог байхыг сануулсан тоон үзүүлэлтгэдгийг хүнсний салбарынхан тодтоглоо. Үйлдвэрлэж, импортлж, экспортлж, борлуулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн эрүүл чанартай байх ёстой. Эдгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй хүрсэн нь үнэн. Энийгээ бид нуухгүй.
цаашид алдаагаа засаад л явна. Тогтолцооны томоохон өөрчлөлт хийх нь зайлшгүй гэж мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын дарга Баасан Дорж мэдгдлээ. Хүнсний аюулгүй байдал бол өөрөө үндэсний аюулгүй байдал. Хүнсний аюулгүй бол өөрөө тухайн орны стратегийн хамгийн чухал анхаарал татах асуудлууд нэг заавал байх ёстой. Манай орон төтийгүй дэлхийн ирдэд олон улсууд яг энэ чиг рүү явдаг. За манай Монгол улсын хувьд бол ер нь юмс өөрчлөгддөг, дэлхийн өөрчлөгддөг, аливаа зүйл шинжлэгддэг. Тэр утгаараа энэ одоо яг хүнсний аюулгүй байдал хангамжтай холбоотой хууль эрх зүй, тогтолцоо, бодлого, хяналт өөрчлөгдөх ёстойг бол одоо өөрчлөгдөх ёстой. Хууль эрх зүй орчны хувьд, төрийн байгууллагын одоо хамтын ажиллагааны хувьд, за төр хувийн хвшлийн түншлэлийн хувьд яг одоо цогц бодлогын төвшөнд нь одоо өөрчлөх бол цаг нь болсон гэж би үздэг. За ялангуяа хяналт шалгалтын хувьд бол төрийн байгууллагуудын маш олон хяналтууд байна. За дээрэс нь манай хувийн хвшлүүдийн өөрсдөө хяналтаа тавих асуудал байна. Энийг за дээрэс нь хэрэглэгчийн боловсрал мэдлэгийн асуудал байна. Ингээл аль аль талдаа ингээд асуудлыг зохицоор нь шийдэх ёстой гэж үзэж байгаа юм. За манай салбарын хууль буюу төрийн хэн шалгалтын тухай 2002 оны хууль байдаг. 20 жил болсон хууль. Төрийн хэн шалгалтын хууль нэгдсэн тогтолцоон жилжээ. Өөрчлөлт цаг нь болсныг бол болсон. За дээрэс нь төрийн байгууллагуудын хяналтын чиглэлээр тавьж байгаа гайл, мэрэгжлийн хяналт, мал эмнэлгийн ерөнхий газар энэ талаар нь одоо цогц одоо нэгдсэн системтэй байх талаар шинжилгээг хийя. За дээрэс нь одоо хамгийн одоо гол асуудал болж байгаа лабораторийн асуудал. Лабораторийн асуудлын нэгдсэн тогтолцооны шинжилгээг хийх цаг нь болсон гэж миний хувьд бол үзэж байгаа. Яагаад тэгэхээр одоо хувийн лабораториуд байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа лаборатори байна. Гайлын ерөнхий газрын харьяа лаборатори байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа лаборатори байна. Эмийн агентлагийн харьяа лаборатори. Гэх мэт ингээд төрийн байгууллагууд цаашдаа ингээд тус тусдаа лабораторитой явах юм уу? Монгол улс лабораторийн нэгдсэн тогтолцоон шилжээд нэг бие даасан хараат бус нэг том лабораторитой болох юм уу? Тэр нэг лабораториос бүх төрийн байгууллагууд нь мэдээлэл авдаг. Ер нь төрийн байгууллагууд тус тусдаа бие дааж явахаас илүү ер нь иргэн аж ахуйн нэгжийн өмнө төр бол нэг л төр шүү дээ. Тийм учраас энэ лабораторийн нэгдсэн тогтолцоон шинжилэх хэрэгтэй. Гэх мэтлэн бол Монгол улсын засгийн газраас үе шаттайгаар бодлогын төвшин шинжилүүд арга хэмжээнд бол нэлээдэг ингэж хийгдгээр төлөвлөгдөд явж байгаа. Гаднаас авж байгаа хүнсэн дээр ч гэсэн Монгол улс бол яг бусад орнууд одоо манахаас хүнсний бүтээгдэхүүн экспортлохтой хяналт тавьдаг шиг Монгол улс ч гэсэн одоо тухайн бүгд найрамд Хятад ард Оросын холбооны улс одоо Гүрж гэдэг юм уу Казахстан гэдэг энэ улсуудтай бас л яг харилцсан тийм зөвшөөрлийн санамж жижиг протоколынхаа хүрээнд л хяналтаа тавиад очиж үзээд хяналтын байгууллагууд нь хоёр улсын санамжчгаар явж хяналтаа тавьж байгаа. Чиглэлээр тавьдаггүй биш хяналтыг бол тавьдаг. Гэхдээ шүүмжилсэн ч гэсэн манай байгууллага улам алдаа гацаад цаашдаа иргэдийнхаа аюулгүй байдлын төлөө ажилласаар л байх болно. Ажиллах ч үүрэгтэй. Бид нэр алдагдсан одоо итгэлийг иргэдээсээ буцааж авахын төлөө ажиллана. Нэг зүйлийг хатуу ихэд мэргэжлийн хяналтын байгууллага бол цаашдаа энэ дүрм журам стандартын зөрчил гаргасан одоо хүнсний аюулгүй байдалтай холбоотой хүнсний чиглэлийн үйлдвэрлэлүүдээр хатуу арга хэмжээг авнаа. Хүнсний аюулгүй үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа хяналтаа чангадгаж стандартаа мөрдүүлж хүний эрүүл мэнд, амнаас, аюулгүй байдалд харшилсан альва үйлдэлтэй хаттуу тэмцэх ёстой. Нөгөө талаас иргэн бүр өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж, хэрэгжилж байгаа хүнсний чанар аюулгүй байдалд онцгой анхаарах цаг болсон гэж төрийн тэргүүн онцолж байлаа. Манай улс мах, улаан буудай, гурил, төмсний хэрэгцээг дотоодосоо 100% хангадаг. Харин сүүн бүтээгдэхүүний 27, гурилан бүтээгдэхүүн болон хүнсний ногооны 38, өндөгний 48.6, цэцгийн тосны 67, тахианы махны 98, ургамлын тосны 98.5%-ийг импортоор авдаг. Өнгөрсөн онд 2.7 их найд төгрөгийн хүнс импортоор авчээ. Сүүлийн жилүүдэд цар тахал, тээвэр логистикийн хүндрэлээс болж хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал 40-60. Өнгөрсөн оны байдлаар хүнсний үн дунджаар 28.1%-аар өслөө. Импортын гол нэрийн хүнсний татан авалт 2-3 дахин буурч, зарим түүхийн эдийн нийлүүлэлт тасарч, бараа үйлчилгээний үн 13.4%-аар өссөн. Энэ тохиолдолд хэрэглэгч биш, үйлдвэрлэгч улс болох ганц л гарц үлдээд байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагта органик хүнс экспортлагч улс болох томоохон зорилт биелэлээ олоход олон талын оролцоо, хамтын хүч чухал болохыг салбарынхан тогоон дотроо ярилцлаа. Цаг хугацаа биднийг хүлээхгүй учраас бодит шийдэл үр дүнл хэрэгтэй байна. Хүнсний хангамж аюулгүй байдал сэдвээр энэ удаагийн хөтөлбөрөө бэлтгэлээ. Сэтгүүлч Зол Заяа, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Амар Жаргалан уншсан бүрвжав.